Дараагийн мэдээг танилцуулъя. Хонконгод хоолны газар болон ресторануудад нохойг оруулахыг зөвшөөрөх тухай хууль тогтоогчид санал гаргаж байгаа юм байна. За тэдний зүгээс ийм санал гарах бас нь бол нохойн хүний амьдралын чухал хэсэг басан зарим тохиолдолд гэр бүлийн гишүүн болж байгаа учраас тэдний таатай нөхцөлийг бий болгох, за нохой болон гэрийн тэжээмэл амьтдад ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой гэж хэлж байгаа юм. За хятад амжиргааны түвшин сайжирч байгаатай холбогдуулан хүмүүс гэрийн тэжээвэр амьтдын талаарх хүмүүсийн үзэл бодол нь ч гэсэн өөрчлөгдөж байгаа юм байна. За гэрийн тэжээмэл амьтдыг гэр аж ахуйгаа хамгаалах үүрэгтэй гэж үзэхэ болсон. За тэднийг бол илүү гэрийн гишүүн мэтээр харьцах нь нэмэгдэж байгаа юм байна. За Хонконгийн хууль тогтоогчдын зүгээс хэлэхдээ 1000 хүртэлх ресторан нохой оруулахыг зөвшөөрсөн. За энэ бол засгийн газраас хэрэгжүүлж байгаа шин санал, үүнийг бол зөв алхам гэж тодорхойлж байгаа юм байна. Нэгэн хууль тогтоогч үүнийг бол хэлэхдээ гэрийн тэжээмэл амьтдын эдийн засгийн хувьд туршилтын кейс гэж тодорхойлсон. За хөдөө аж ахуй зах санаргүй салбарын хууль тогтоогч Пак Чончи лав гарагт мэдэгдэхдээ энэхүү арга хэмжээ нь олон нийт болон рестораны үйл ажиллагаа эрхлэгчдийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлсэн арга хэмжээ боллоо гэж хэлсэн. Байгаль орчин экологийн товчоо мегмар гарагт аюулгүй байдлын асуудлаас шалтгаалan халуун тогоо шарсан махаар үйлчилдэг газруудаас бусад бүх тусгай зөвшөөрөлтэй ресторан нохой дээлтэй болох хүсэлтийг гаргаж болно гэж санал болгосон. За эхний үе шатанд квот тогтоох юм байна. Хонконгийн ресторануудын 3-5% буюу 500-аас 1000 орчим хоолны газарт нохойд үйлчлэх санал гаргаж байгаа. За ийм хүсэлт өргөдөл гаргасан рестораны тоо квотоос давсан тохиолдолд их баригчид суглаа явуулж тухайн ресторанд энэхүү тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдэх юм байна. Засгийн газрын санал болгож байгаа квот нь хотын олон мянган хоолны ресторанууд зөвхөн цөөн хэсэг нь бол нохойд ээлтэй болгож байгаа гэдгийг анхааруулсан. За ингэснээр бол ресторанд ажиллуулагчид гэрийн тэжээмэр амьтдыг хэрхэн байрлуулахаа шийдэх уян хатан байдлыг олохоос гадна нохой дургу хүмүүс хооллогчид зориултын өөр газруудад өөрийн хоол идэх сонголтыг бас хэвээр хадгалж байгаа юм байна. Нохойд бол үйлчлүүлэгчид зориулсан хоолны хэрэгсэл хэрэглэхийг нь хориглох, нохойг үргэлж уяатай байлгах, бэхэлгээнд дурахыг шаардах зэрэгээр бас шин саналууд гарч байгаа юм байна. За эдгээр дүрм журм нь бол цаашдаа бүх талын зөвшөөрлийг авахар төлөвлөгдөж байна. За эрүүл мэнд аюулгүй байдлын болзошгүй асуудлын тухайд Хонконгийн хууль тогтоогчдыг хэлж байгаагаар Хонконгийн бүх гэрийн тэжээмэл нохойг бол галзуугийн вакцинд хамруулах шаардлагатай байдаг. Нохой дайрах нь бол ховор тохиолддог учраас хоолны газруудаас галзуу өвчин тусах эрсдэл маш бага гэж хууль тогтоогчид үзэж байна. За гэвч бол нохойны үс нь нохойгүй хүмүүст бол төв учруулж болзошгүй учраас хоолны газруудад гэрийн тэжээмэл амьтан оруулдаг болон гэрийн тэжээмэл амьтан оруулдаггүй гэсэн газруудыг тусдан зааглан байгуулах шаардлагатай гэж хууль тогтоогчид үзэж байгаа юм. За сүүлийн үед Хятадд бол гэрийн тэжээмэл амьтантай холбоотой зах зээл ихээхэн өсөж хөгжиж байгаа. За Азийн гэрийн тэжээмэл амьтдын судалгааны хүрээлэнгийн мэдээсээр бүгд найрамд Хятад ард улсад 2024 онд 187 сая нохой муур амьдарч байсан юм байна. За тэжээвэр амьтдын зах зээлийн үнд цэн нь 300 тэрбум-аас давсан ийм томоохон хэмжээний зах зээл болж хөгжиж байгаа. За мөн тэжээвэр амьтдын загварын чиг хандлагын талаарх өөр нэгэн бас судалгаа гарсан юм байна. За энэ судалгаанаас үзэхэд 2018-аас 2023 оны хооронд гэрийн тэжээмэл амьтдын хангамжийн зах зээл 13.6%-аар өссөн байна. За гол төлөв 25-аас 34 насны насанд хүрэгчид гэрийн тэжээмэл амьтдыг тэжээдэг юм байна. За тэдний хувьд гэрийн тэжээмэл амьтдын эзэдийн 61.7%-ыг бүрдүүлдэг. За тэд бол гэрийн тэжээмэл амьтантайгаа сэтгэл зүйн асар их холбоотой байдаг учраас тэднийхээ сайн сайхны төлөө харамгүй цацуулт хийдэг нь энэхүү гэрийн тэжээмэл амьтантай холбоотой эдийн засгийг өсгөх гол хөшүүрэг болж байгаа юм байна.